Монголын одоо нийт ард иргэдийн ялангуяа эмэгтэйчүүдийн дунд нэг хаалттай сэдв бол энэ цэвэршилтийн талаарх сэдв байд юм билээ. Өөрөөр хэлбэл энэ талаар бичсэн ном зохиолууд ховор, энэ талаар бичсэн одоо гарын авлагууд бас цөөхөн байдаг. Би нэг Германаас нэг ном орчуулад 2000 оны ихээр орчуулсан. Зүгээр Герман эрдэмтдийн бичсэн номыг тэгээ орчуулад ингээд явахтай зарсан чинь маш хурдан зарагдсан байхгүй. Тэгэхээр би бодсон энэ нэг сэдв муу юм байна манад ярих. Хаа нэгэн газраас энэ сэдвийг олж унших гэхээр ерөөс уншиж байгаа тийм байхгүй. Эмэгтэйчүүд хоорондоо ярьдаггүй энэ талаараа. Жохон тийм Монгол эмэгтэйчүүдийн нэг жохон бүрэмгий зан гэдэг үлээ нэг жохон ичимхий зан ч үлээ нэг тэр нь жохон энэ дээр илэрдэм болов. Яа тэгэхээр эмэгтэйчүүд энэ сэдвэрээ ярих их дургүй байдیں۔ Тэгэхээр би нэг энэ сэдвээр ярилцъя гэдэг нэг юм 2004 оны үед нэг эмэгтэйчүүдийг урьдлаа л да. Тэгээд ингээд энэ сэдвийн талаар нээлттэй бүгдээрээ хэлэлцүүлэг хий яри. Монголд ямар одоо шинж тэмдэг илэрдэм гэдэг талаар ярьсан хэн ч ирээгүй. Яа тэгэхээр тэнд очисон бүхэн өөрсдөө цэвэршсэн гэдгээр нь одоо ойлгох юм байна гэдэг ингээд ерөөсөө олон нийтэд нэг тийм ярьж болдгоо юм жоохон хүн сэдв байд юм билээ. Цэвэршилт гэдгийг бол манайхан юу гэж ойлгодог вэ гэхээр одоо хөгшөрцөн эмэгтэйгийн зовлон гэж ойлгодог байхгүй юу. Үнэн иргэдээрээ бол одоо бусад орны эмчнэрийн бичснээр бол энэ бол зүгээр нэг ширүүн урсгалтай голыг л яаж туулж гарах вэ гэдэг ийм номын түүх байдаг. Жишээлбэл цэвэршин гэдэг бол хүний амьдралд эмэгтэй хүний амьдралд болдог нэг юм жижигхэн үзэгдэл. Энэ нөгөө 13-4 наснда анх нөгөө нэг шилжилтийн үеийн нас гэдэг нэг тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарсан. Яг энэ эргээгээд нөгөө биений юм зогсох үедээ илэрдэг энэ илэрлийг л хэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол анх 13-4 наснда эмэгтэйчүүдийн биенд ямар өөрчлөлт ордог вэ? Яг энэ шиг эсрэгээр нь нөгөө биений юм зогсох үедээ тодорхой хэмжээний өөрчлөлтүүд ордог. Тэр өөрчлөлтүүд нь бие бэлтрэх байдаг, сэтгэл санааных байдаг. За 13-та эмэгтэйгээсээ бодвол мэдээж 45-50 хүрсэн тэр эмэгтэйд бусад бүх нийгмийн талын айгүй хүнд асуудлууд байдаг юм л дээ. Тэгэхээр энэ сэдв болоод бид нар ямар сэндвэс нь хүндэдэг вэ гэхээр ерөөсөө хамгийн гол нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч эмэгтэйчүүд ялангуяа энэ насны эмэгтэйчүүд буюу одоо цэвэрших насны эмэгтэйчүүдэд бол зөв мэдээлэл өгч зөв амьдарч зөв одоо бусад нийгэмдээ ингэж тол болж явах ийм жишгийг хэлж байгаа юм л да. Тэр нь юу юм бэ гэхээр миний сая хэлснээр энэ цэвэршнэ гэдэг бол нэг жижигхэн нэлээд ширүүн урсгалтай гол байгаа. Тэр голыг яаж туулах вэ гэдэг ийм асуудал байгаа юм. Тэгэхээр энийг бол туулах олон аргагүй. Жишээлбэл одоо ингээд хормоогоо суугаад ингээд гол дундуур гараад ингээд ерөөсөө байгалийнхаа хуулийн дагуу тийм ээ ингээд гараа явчих. Ийм нэгэн хэлбэр байдаг. А нөгөө хэлбэр нь бол гол дээгүүр гүүр тавьж хагаад хормоогоо норохгүйгээр гараа явчих. Ийм хоёр дахь хэлбэр нь байдаг байхгүй. Тэгэхээр энийг энэ голтой зөвлөлтийн гол утга нь юун дээр агуулж байгаа юм бэ гэхээр энэ эмэгтэйгийн биед насны хязгааргүйгээр тэр нас нь хизээч байж болно. Мэдээж хүүхэд гаргаагүй эмэгтэйчүүд бол эрт тохиолдно. Хүүхэд гаргасан эмэгтэйчүүд бол хожуу тохиолддог. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүнд ойролцоогоор нэг 450 ширхэг идэвхтэй өндгийс боловсруулдаг, биений юм ирүүлдэг, түүгээрээ жирэмсэн болгодог ийм эсүүд байдаг. Энэ эсүүд нь ингээд гараад дуусахаараа эмэгтэй цэвэрших асуудал дээр очт юм аа. Тэр нь юу гэхээр 13 наснаас ахуулаад 12 наснаас ахуулаад сар болгон 1-2 өндгийс энэ биений мэрсэнтэй холбоотойгоор ингээд устдаж алга болж байгаа. Тэгээд тэгсний үндсэн дээр цөөхөн төрсөн. За төрөөгүй эмэгтэйчүүд бол насны хувьд бол баг 40 хүрээгүй ээжж цэвэршдэг. Яг тэгэхээр нөгөө сар болгон 1-2 12 сар за тэрийг 30-аар үржүүлэхэд ойролцоогоо 400 нөгөө идэвхтэй эс чинь алга болчих. Дуусчих юм магадaltaй. Төрсөн эмэгтэй бол олон төрсөн эмэгтэй бол яг үхээр нөгөө жирэмсэн байхдаа өндгийс нь ашиглагдахгүй төрснийхээ дараа бас тодорхой хугацаагаар бас нэг жилийн хугацаанд ингээд өндгийс боловсрохгүй ашиглагдахгүй явдаг учраас яадаг вэ? 2 жилийг нэг төрөлтөөр ихэд одоо хэмждэг өндгийсийг дараахэд нэг 20-24 өндгийс хэмжих ийм болцоотой. Тэр нь яадаг вэхээр бүр 55 нас хүрж иж цэвэрших ийм болцоог бол олгодог л доо. Өөрөөр хэлбэл цэвэршилт гэдэг нь юу вэ гэхээр биений юм зогсоод эмэгтэйд нөгөө эргээд биений юм
ирэхгүй болох үеийн энэ өөрчлөлтийг бол хилдэг юм аа. Зүгээр энэ дээр бол эрдэмтэд бүрийн одоо орон орны өөрсдийн тодорхой хэмжээний бас нэг онцлогуд байдаг. Тэгэхээр манай оронд бол энэ одоо менопаузын гэж нэрлэдэг энэ үеийн эмчнэрийн холбоо бүр байгуулагдаад энэ талаар бид нар өөрсдийн гэсэн мэдээлэлтэй болъё гэд ингээд явж байгаа л да. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн асуудал гэдэг бол бие даасан байдалтай байхгүй бол бид нар Европ эмэгтэй ч юм уу одоо Африк эмэгтэй ч юм уу тийм ээ энэ хятад эмэгтэй ч юм уу ядаж энэ эмэгтэйчүүдээс өөр хэлбэрээр явагдаж байна энэ цэвэршилтэн гэдгийг л одоо тогтоохын төлөө эрдэмтэд судлаач нар ажиллаж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь юу байдаг вэ гэхээр эмэгтэйчүүд юу мэдэх ёстой вэ гэхээр энэ цэвэршилт гэдэг 3 үндсэн шатыг давж явж одоо явагддаг. Өөрөөр хэлбэл цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэж ингэж 3 хуваагддаг л да. Үүгээрээ нөгөө шинж тэмдгүүд нь буюу цэвэршилтийн шинж тэмдгүүд нь өөр өөр байдаг. Жишээлбэл цэвэршлийн өмнөх үеийн шинж тэмдгүүд нэг, цэвэршилтийн үеийн шинж тэмдэг нэг өөр, цэвэршлийн дараах үеийн шинж тэмдэг бас нэг өөр байдаг. Тэгэхээр энд нь одоо тохирсон ямар хэлбэр байх ёстой вэ Монгол эмэгтэйчүүдэд гэдэг энэ асуудал дээр бол бид нар нэлээх ярьж хоорондоо саналуулаа солилцсон юм л да. Хамгийн гол нь юу байх вэ гэхээр миний түрүүний хэлснээр манай Монголын нөхцөлд одоо ямар хэлбэрээр нь бид нар энэ цэвэршилтийг авч явах вэ? Ямар хэлбэрээр нь энэ цэвэршилтийг нөгөө цэвэршилт гэдэг нь түрүүний хэлсэн нөгөө ширүүн урсгалтай голын энэ ирэг дээрээс цаад ирэг дээр гарах вэ гэдэг энэ асуудлыг л шийдэх ёстой байна. Манай орны нөхцөл бол мэдээж олон төрлийн ээжнэр, хожуу цэвэршсэн ээжнэр, маш олон төрлийн одоо өвчин эмэг ихтэй, халдвар нэлцгай ихтэй үед бол ямар одоо аргыг хэрэглэх вэ гэдэг. Тэгэхээр бид бол энэ цэвэршилтийн үеийг аль болохоор эмэгтэй бүрд нь ганцаарчсан байдлаар шийдъя. Нэг эмэгтэй зовөр нь бага байхад нөгөө эмэгтэй зовөр нь их байдаг. Тэр зовөрүүд нь голдуу эмэгтэйгийн олон төрлийн амьдралын тэр холбоотой бол одоо нэгт холбоотой байдаг. Жишээлбэл бэлгийн хацаанд орох асуудал нь, хүүхэд төрүүлэх асуудал нь, оюун санааны, сэтгэл санааны асуудлууд нь, гэр бүлийнх асуудлууд нь гэдэг ингээд маш том хүрээтэй ийм асуудлууд шийдэгддэг учраас энийг ганцхан эмэгтэй эмч хоёр биш, энийг гэр бүлийн хүрээнд, хүүхдүүдийнх нь хүрээнд, найз нөхдийнхэн хүрээнд ингэж хамт шийдэх ёстой мó гэдэг ийм асуудлыг хэлж байгаа. Тэгвэл хамгийн гол шинж тэмдэг бол одоо цэвэршилтийн үеийн өмнөх үеийн шинж тэмдэг энэ төр бол яг ингээд нэг тусгаарлалцсан юм бол байхгүй. 1-р ангийн хүүхэд, 2-р ангийн хүүхэд, 3-р ангийн хүүхэд гэж байгаа шиг. Зүгээр холимог хэлбэрээр ч явагддаг тийм. Гол шинж тэмдгүүд нь бол одоо цэвэршилтийн хамгийн гол шинж тэмдэг бол биений юм тогтворгүй болоод одоо сар болгон ирээд тогтвортой байсан биений юм зогсох асуудлыг л одоо 1 номерын шинж тэмдэг гэж үздэг л дээ. Өөрөөр хэлбэл одоо герман номон дээр бичснээр бол биений юмгүйтэл буюу биений юм эрхээ болно. За бүр эрхээ болоод 3-аас 6 сарын дараа шинж тэмдгүүд одоо ихэнх тохиолдолд буюу 70% нь илэрч байна гэсэн ийм одоо номон дээр бичсэн байна. Манай орны нөхцөл бид нар судалж яах гэсэн чинь одоохондоо яг үлийн сэдв жоохон ийм яг хүнд сэдв буюу ярихад хүчтэй сэдв эмэгтэй хүнийхээ хувьд. Тийм учраас энийг судалж байгаа учир нь вөхөр бид энэ Монгол эмэгтэйчүүдэд тохирсон тэр арга барилыг хэрэглэх үгүй юу гэдэг дээр л ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр цэвэршилтийн шинж тэмдгүүд юу байдаг вэхээр хамгийн гол шинж тэмдэг нэрээсөө биений юм байхгүй болох, дээрэс нь маш их хэмжээний одоо ядрах, хөлс гарах, өглөө босоод ирэхэд л одоо орны одоо бүтээлэг маш их хэмжээний норсон, хөлөрсөн ийм байдаг. За тодорхой хэмжээний үс унах шинж тэмдгүүд, халуун шатах шинж тэмдэг Монголд бол их илэрдэг. Яг гэхээр ерөөсөө л тэр насны эмэгтэйчүүд ингээд халуун юм хүүтийн юм уумаар юм шиг ингээд дотор халуун шатаад байдаг. Бухимддаг, ууралдаг, тодорхой хэмжээний эмэгтэй нөгөө нийгэмд эзэж байгаа байр сууриас гэр бүлд эзэж байгаа байр сууриндаа бол өөрчлөлт орж эхэлдэг. Тэрний үхээр маш их ууртай болоод хүүхдүүдээсээ хязгаарлагддаг, нөхрөөсөө тодорхой хэмжээний хязгаарлагддаг, ажлын газараасаа тодорхой хэмжээний хязгаарлагддаг гэсэн ийм айхтар шинж тэмдгүүд бол бусад орны одоо судлаач нарын зүгээр бол гарсан байт юм байлээ. Манад бол яг хөө ийм шинж тэмдгүүд нь харьцангуй бага. Юу гэхээр Монгол эмэгтэйчүүдийн нөгөө тодорхой хэмжээний нөгөө бие авч явдаг байдал, Монгол эмэгтэйчүүдийн тэр тодорхой хэмжээний биеийн онцлог, хоол хүнсний онцлог, олон төрдгийн онцлог энтертэй холбоотой болов ямар ч байсан бусад орных шиг тийм айхтар одоо амь насаа хүртэл хоролдог ийм одоо шинж тэмдгүүд бол бага илэрдэг юм а гэж
Ингэж бид нар бий үздэг. Энэ шинж тэмдгүүд нь бол хүн болгондоо өөр өөр. Жишээлбэл тамхи татдаг эмэгтэйд нэг янзаар илэрдэг байдаг. Олон төрлийн эмэгтэйчүүдэд нэг янзаар, төрөөгүй эмэгтэйчүүдэд хүртэл нэг янзаар илэрдэг. Тэгэхээр төрөөгүй эмэгтэйчүүдэд бол жишээлбэл одоо эрт илэрдэг гэж түрүүн дээр хийсэн. Хамгийн гол шинж тэмдэг нь бол энэ эмэгтэй ерөөсө биений юм байхгүй болох юм уу? Биений юм тасрах, биений юм бол тогтвортой биш болохыг л одоо энэтэй холбож үзье шүү. Тэгэхгүй одоо зарим нэг одоо манай эмнэлгийнхний бас нэг тийм ташаа ойлголт байдаг л да. 45-аас дээш насны эмэгтэй зөвөртэй байвал тэр одоо нэг цэвэршилтийн асуудал эхэлж байгаа учраас гэж ярьдаг. Үгүй биений юм л тогтвортой ирж ивэл энэ эмэгтэйд бол цэвэршилтийн шинж тэмдэг илэрхгүй гэж ингэж үздэг юм байна. Энэ цэвэршилтийг эмчлэх буюу одоо яаж энэ нөгөө төрөний яасан тэр ширүүн голыг давж гарах вэ гэдэг асуудал одоо хамгийн гол сэдвийн нэг болсон байгаа юм л да. Тэгэхээр манай улсад бол бид нар яаж давж гарах вэ гэдгийг л одоо шийдэх ёстой юм цаг болсон. Тэр нь юу вэ гэхээр миний түрүүний хэлснээр за яах вэ ингээд нөгөө нэг тэр эмэгтэйчүүд чи аюу их хөлөрнө, ядарна. Ингээд энгийн үгээр хэлэхэд нэг гүрийгээд ингээд явсаар хагаад цаа талд нь гарах уу нөгөө усан дундуураад хуусаар хагаад дээлээ норгоол, гутлаа норгоол ингээд явсаар хагаад цаа талд нь гарах уу? Эсвэл бол одоо Европын орнд хэрэгжилж байгаа нөгөө эмийн бэлтгэлүүдийг хэрэглээд тэрний өгөхөр миний түрүүний ярьсан нөгөө гүүр буюу жижигхэн модон гүүр тавиад гүүрэн дээгүүр гараад голын цаа талд гарчих хуурай. Ингэсэн энэ хоёр зарчмын асуудал дээр нь тулгардаг. Тэгэхээр Европын орнд бол жишээлбэл энэ асуудлыг бол мэрэгжлийн эмчнэр үзэж хагаад тодорхой хэмжээний энэ эмэгтэйчүүдэд миний сая хэлсэн тэр гүүр буюу эм ууж тодорхой хэмжээний өндөвчний үйл ажиллагаагаа хэвийн байлгаж ингэж тэр цэвэршхийн дараах үед нь очисон зөв юм байна гэдгийг бол нотсон байдаг. Яг л цэвэршилт эрт эхлэхээр эмэгтэйчүүдэд тодорхой хэмжээний сөрөг нөлөө ихтэй. Бие бэлтрийн хувьд, ясны зэрэгжилтийн хувьд, сэтгэл санааны хувьд, нийгэмд эзэлж байгаа байр суурийн хувьд, гэр бүлд эзэлж байгаа тэр байр суурийн хувьд, удирдах халдан тушаалтны хувьд бол бас хамт олондоо харьцах асуудалд ингээд маш олон чиглэлээр энэ асуудлыг бол ярих хэрэгтэй болдог л та. Тэгэхээр манайд бол энийг бас Европын тэр эмнүүдтэй одоо эмийн тэр гүүрээр хамт хэрэглэхээр бас хүндрэл их байдаг. Яг бол манай Монгол улс ч одоо эрүүл эмэгтэй 45 настай эрүүл эмэгтэй хэд байгаа вэ? Тийм ээ. За дээрэс нь энэ тэр дааврын бэлтгэл хэрэглэхээр тодорхой хэмжээний сөрөг нөлөө гарах эмэгтэй бас их байдаг. Энийг буруу зөв ойлгосноос болоод бас хэрэглэгээнийхэн асуудал дээр бас анхаарах юм их байдаг. Эмийн нөгөө зохистой хэрэглэгээ буюу ямар нөхцөл бий энийг хэрэглэх үү? Тогтмол хэрэглэдэг эмийн асуудал дээр яах ёстой вэ гэдэг маш олон төрлийн асуудлуудыг бол авч үзэх ёстой юм байна. Хамгийн одоо энгийн арга нь бол энэ гормоны бэлтгэлээр одоо энэ асуудлыг шийдье гэж. Тэгэхээр гормоны бэлтгэл буюу тэр дааврын бэлтгэлүүд нь бол одоо сүүлийн үед бол янз янзын хэлбэртэй болсон байна л да. Зөвхөн өдөр болгон уудаг юм биш. Тийм ээ, хуучин ганцхан тийм хэлбэр байсан бол өнөөдөр бол энэ жажилж байгаа бохны хэлбэрт орсон байна. Нүдэнд хийдэг нэг контактны линзний одоо дотор шингээсэн хэлбэртэй байна. Бүр биенд наадаг тодорхой хэмжээний биенээсээ салдгүй тийм пластрууд байна. Наадаг юм нөгөө шархны линз шиг юм жижигхэн пластрууд наачдаг. Тэр нь усанд ороход арилдаг. За дээрэс нь одоо сүүлийн үед бол баг нөгөө лан хэлбэртэй бас ингээ гарсан байна шүү дээ. Одоо шулуун гэц рүү хийдэг, үтрээ рүү хийдэг юм лан хэлбэртэй. Тэгэхээр аль болохоор энэ хэлбэрүүдийн арга нь болохоор тодорхой хэмжээний өртөг өндөртэй. Нэг үг хэлэхэд одоо жишээлбэл тийм лан хэлбэртэй одоо ийм бэлтгэлүүд бол эмийн хэлбэрээс 4 дахин илүү үнэтэй. За нөгөө контактны линз буюу тэр нэг наадаг пластрууд ихэд 6 дахин илүү үнэтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмнүүдийг бас тодорхой хэмжээний эрүүл мэндийн даатгалд оруулах. Цаашлах юм бол эрүүл мэндийн даатгалаар энэ эмийг хэрэглэхгүй болоод болохгүй энэ эмэгтэй өвчтэй болох юм эмгэг хэлбэрийн цэвэршилт рүү орох аюултай юм а гэдгийг бол бас одоо энэ даатгалын одоо эмийн одоо хэрэглгээний асуудлыг шийдэж байгаа эмийн зөвлөлүүд энэ асуудлыг бас зөв үзэх хэрэгтэй юм а. Тэгэхээр манай оронд ингээд мэдэгдэхгүй болохоос ямар ч байсан энэ цэвэршилтийн асуудлаасаа болоод амнасаа одоо эгүүтгсэн, хүүхдээ эгүүтгсэн иймэрхүү айхтар тохиолдлууд бас ховор байдаг л да.
Гэхдээ бол нууц далд хэлбэрээр явагдаж байхыг бид нар үздэг учраас аль болохоор урьдчилан сэргийлж явах нь манай эмнэлгийн буюу орчин үеийн анагаах ухааны дэлхийн шинжлэх ухааны одоо гол зарчим бол урьдчилан сэргийлэх арга дугаал гэдэг рүү явж байгаа учраас бид нар энийг урьдчилан таниулах хэрэгтэй юм аа гэдэг ийм хэлбэрлэл бол оруулж байгаа. Тэгэхээр эмчилгээний хувьд гэх юм бол за тийм эмгэг тийм цэвэршилт явагдаж байвал зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай. Зүгээр тодорхой хэмжээний шинж тэмдэг бага явж байгаа, шинж тэмдэг нь бараг балархаа хэлбэртэй явагдаж байгаа ийм үед бол тодорхой хэмжээний эмчилгээний шаардлага бол байхгүй маа гэж би бол дотроо боддیں۔ Юу гэхээр манай эмэгтэйчүүд яг тодорхой хэмжээний бусад одоо уламжлалт анагаах ухааны арга хэрэглээд их сурцсан байдаг. Жишээлбэл одоо нөгөө амтнаас гаралтай бүтээгдэхүүнүүд байж байдаг тий. Одоо шилээ 5 сар гэхэд наад зах нь одоо нөгөө хэрэгэлдэг хурганы засаа. За тэгээд одоо нөгөө адуу малаа засаад ирдэг үеийн 5 сар таардаг шүү дээ тий. Тэгэхээр тэр үедээ бас тодорхой хэмжээний тэр малаасаа авдаг бүтээгдэхүүнээрээ дамжуулж энэ цэвэршилтийн эсрэг зарим нэгэн бүтээгдэхүүнээ хэрэгэлдэг. Байгалийн гаралтай энэ ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг бас нэлээд их дэлгэрэнгүй хэрэгэлдгээрээ манай орны нөхцөлд энэ бол тодорхой хэмжээний балархаа явагддаг юм болов гэсэн ийм асуудлыг хэлж байгаа. Тэр түрүү хэлснээр нэлээд одоо хурц хэлбэрийн тийм буюу хүнд хэлбэрийн тийм одоо цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрч байгаа үед бол зайлшгүй мэрэгжлийн эмчид хандаж мэрэгжлийн нарийн мэрэгжлийн бүр эмчийн зөвлөгөөний дор бол энэ цаашдын асуудлыг шийдэхгүй бол энэ хэлбэртэй ингээд цаашдаа явах юм бол энэ амь насанд нь буюу эмэгтэйгийн эрүүл мэндэд цөргөөр нөлөөлт юм а гэдгийг л анхаарах хэрэгтэй юм. Өрөвсөлт өвчтэй эмэгтэй гэж яриа тийм ээ. Манайхаар бэлгийн замын өвчин шүү дээ энэ чинь. Ер нь өрөвсөлт өвчин даарснаас болно гэж бол хизээж байдгүй. Энэ дээр бол жоохон ойлголтын буруу юмнууд их явдаг. Жишээлбэл одоо нэг даарснаас болоод би одоо цистит тусчлаа. Тэгэн даарснаас болоод нэг бэлгийн замаар халддаг өвчний шинж тэмдгүүд хилээд байж. Тэр нь бол даарснаас болохгүй. Юу гэхээр энэ бүх өрөвсөлт өвчин чинь өөрийн гэсэн яг үүсгчтэй, микробтой, вирустэй, бактеритэй тийм ээ. Тэр одоо бэлгийн замын өвчин, тэр тодорхой хэмжээний эмэгтэйчүүдийн одоо дааврын болон савны өрөвсөлт өвчин бол мэдээж цэвэршилтэд бол нөлөөлнө. Тэр нь юу гэхээр нөгөө өндөвччин хэрвээ нөгөө савчин тодорхой хэмжээгээр эмэгтэйчүүдэд өрөвсөлттэй байжгаад тэр архаг өрөвсөлттэй авагдсан бол үйл ажиллагаанд тэдийн хэмжээгээр яах вэ? Саатна. Тэдийн хэмжээгээр үйл ажиллагаа нь бол одоо багасна. Өөрөөр хэлбэл тэнд өндгийн ис ялгаруулж байгаа хэвийн өндөгч бол үйл ажиллагаа нь алдагдана. Тэрний яадаг вэхээр өндгийн исээ боловсруулж чадахгүй. Өндгийн исээ боловсруулж чадахгүй өндөгч бол өнөөх эрт цэвэрших асуудалд бол өртдөг учраас энэ өндөгчний өрсөлтөө, савны өрсөлтөө энэ эмэгтэйчүүд бол аль болохоор энэ өвчнөө эрүүл байж явах юм бол цэвэршилтийн асуудлыг бол бүр насанд нь буюу нөгөө 45-аас 50 насны хооронд нь хүргэж болдог. 45 настайг бол бас яг манад нас заах их дуртай учраас 45 настайг бол яг эрт цэвэрсэж гинэ гэж үздэг. Энэ нь болохоор хүн амынхаа дундч настаас их хамаатай. Жишээлбэл Европ, Америк, Герман, Япон орны хүн амын дундч наст хэд вүлээгээд бодоход манайхаас бол харьцангуй өндөр байдаг. Тийм учраас тэдний одоо настай холбоотойгоор бол холбож болохгүй. Манай Монгол эмэгтэйчүүдийн дундч насалд 68, 63, 65 гэдэг янз янзын наснууд хэлдэг. Тэр насандаа л холбож ярих хэрэгтэй маа гэдэг ийм л асуудлыг хэлдэг учраас бид нар бол Монгол эмэгтэйн цэвэрших нас бол нэг 50-аас 55 насны хооронд юм аа гэж ингэж бид нар бол ойлгодог. Тэр өндөвчний бас хоёр дахь нэг асуудал бол нөгөө өндгийн ис боловсруулдаг өндөвчийг мэс заслын аргаар манайх бас их тодорхой хэмжээгээр одоо авагдсан байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө хоёр өндөвчний нэг нь тодорхой хэмжээний одоо үйл ажиллагаа нь мэс заслын аргуудаар хийгдсэн. Нөгөө кесар хаалгаатай холбоотой, нөгөө өндөвчний янз янзын хавдар, уйланхаа өрөвсөлт өвчнөд холбоотойгоор бас их авагдсан байдаг учраас ийм эмэгтэйчүүд бол бас энэ дээр бас нарийн анхаарах хэрэгтэй. Саяын цэвэршилтийн асуудал бол 100% савтайгаа холбоотой юм биш. Өндөвчтэйгээ холбоотой байдаг. Тэгэхээр одоо төрөлтөөсөө болоод, төрөлтийн хүндрэлээс болоод, төрөлтийн одоо сав авагдсан эмэгтэй бол ерөөсөө цэвэршнэ гэдэг ойлголт бол байхгүй. Тэр бол өндөвч нь ажиллаж байгаа нэг юм биений юмд ирэхгүй байгаа байхгүй. Гэхдээ эмэгтэйгийн бүх тэр гормоны буюу одоо тодорхой хэмжээний дааврын булчирхаанууд бол маш сайн ажиллаж байгаа гэж үздэг. Зөвхөн биений юм ирэхгүй л байгаа болохоос. Тэрнээс бол энэ эмэгтэй бол цэвэршсэн гэж үздэг.
Тэр өндөвчний үйл ажиллагаа буюу тэр одоо мэс цусал хийгдээд савнд харигдсан эмэгтэй бол бас л нөгөө дуртайгаа адилхан босол тэр 40-50 наснда ирж ижил цэвэрлэлийн шинж тэмдэг илэрдэг. Эмэгтэйгээс гадна бол гэр бүл ялангуяа одоо нөхөртэй эмэгтэй хүн байвал тэр нөхөр нь за хамтран амьдардаг хүмүүс байгаа тэр хамтран амьдрагч нь хүүхдүүд нь гэр бүл хамт олон бол маш их бас анхааралтай амьдрах ёстой гэдэг энэ асуудлыг ярьдаг л. Жишээлбэл аль болохоор одоо энд мэдээж энэ цэвэршилтэй холбоотой эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хоорондын бэлгийн харьцааны асуудал улам холдоод байх юм бол энэ асуудал улам гүнзгийрээд яваад байдаг. Тэгэхэд одоо нөхөр нь энэ асуудлыг зөв ойлгодог тийм хүн байж ивэл тэр эмэгтэйтэйгээ яаж харьцах гэдэг асуудал тодорхой. Мэдээж аль болохоор хамт байх, аль болохоор нэг үгэлэхэд манай Монголын нөхцөл бол гэр бүлээрээ энэ асуудлыг ингэж одоо шийдэх ёстой маа. Гэр бүл гэдэг бол буюу одоо гэр бүл гэдэг би нөхөр эхнэр нөхөр гэдгээр ойлгож байгаа шүү дээ. Тэр гэр бүлдээ энэ асуудлыг айгүй дэлгэрэнгүй ярьдаг байх. Дэлгэрэнгүй ярьдаг гэдэг нь өнөөдөр ойлголцдог байх. Надад ийм шинж тэмдэг гараад байна гэдэг эмэгтэй нь хэлдэг. Үүнтэй нь холбоотой нөхөр нь тэр гэр бүлийнхэн хүн хамт амьдарч байгаа тэр одоо хамтран амьдрагч нь энийг бас зөв ойлгодог байх. Ийм асуудал хамгийн чухал. Өөрөөр хэлбэл аль болохоор тэр шинж тэмдэг илэрсэн эмэгтэйгээ эрт тодорхой хэмжээний тэр асуудлын зөв байна уу, буруу байна уу, миний түрүүний ярьснаар хортой хэлбэрийн байна уу, энгийн хэлбэрийн тийм цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрч гинэ үү гэдгийг бол нөхөр бас энэ талаар ойлголттой байх. Хамт олон ойлголттой байх гэдэг энэ асуудлыг л ярьдаг л да. Тэгэхээр манайд болохоор нэг тийм ялангуяа сүүлийн нэг 15-20 жилийн үед нэг буруу тогтолцоо бол нэг ийм завар хийсэн эмэгтэй ерөөсөө эмч эмнэлгийн мэрэгчлэнээс зөвлөгөө авахаас өмнө нэг хамт олон буруу мэдээлэл дандаа өгдөг. Юу гэхээр нөгөө сүлжээний юм янз янзын нэг тийм бүтээгдэхүүн зарах нэг биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэд нэрлэдэг тийм ээ. Тийм бүтээгдэхүүнийг зарах хэлбэр рүү айгүй их оролцсон байдаг. Тэгээд үүнээсээ болоод бүр айхтар хүндрэл гарсан ийм тохиолдол зөндөө ирдэг л дээ. Тэрний үхээр энэ эмэгтэй хүн нэгдүгээр нэг цаг гаргаад эмч хүн буюу тэр мэрэгжлийн хүн энэ хүнтэй цаг гаргаад энэ хүн хоёр хүн ямар ч байсан нэг 20-30 минут хоорондоо уулзаж ярилцах хэрэгтэй маа. Тийм ээ? Ингэсний үүдэн дээр нээгдэх хэрэгтэй. За бүр шаардлагатай бол нөхөртэй хамтран амьдрагчтай энэ асуудлыг ингээд дэлгэрэнгүй ярих хэрэгтэй хоорондоо. Гол нь одоо энийг ойлгоцох хэрэгтэй асуудал их чухал байдаг л да. Хоёрдугаарт бол тэр миний түрүүний хэлснээр эмэгтэй өөрөө энэ одоо байдалтай бол яг ойлгосон эмэгтэй нас бийгүүдсэн тэр эмэгтэй хүн учраас энийг зөв ойлгож менежментээ хийх гэдэг юм уу? Яг тэр энийг зохицуулах хэрэгтэй гэдэг энэ ажил руу их явдаг. Жишээлбэл яг энэ зарим номон дээр бичснээр яг энэ цэвэршилтийн насанд хүрсэн тэр цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрсэн байгаа тэр эмэгтэй хүн маш их ганцаардмал болдог. Тэгэхээр ганцаардмал болохоор бусдаас ингээд юм хайгаад жишээлбэл гэр бүлээсээ юм хайгаад хамт олноосоо юм хайгаад ингээд нөгөөд бол тусламж үзүүлэхгүй болохоор яадаг вэ? Бүр нэг 3 дахь юм руу очиждаг. Жишээлбэл одоо шашин шүтдэг ч юм уу тийм ээ. Эсвэл нэг буруу тийм одоо бүр айхтар фанатик шашингууд руу ордог. Яг гэвэл тэд нь тусламж үзүүлэх гэдэг ийм хэлбэрүүд их гардаг юм байл л дээ. За тийм эрэгтэй хүнд бол бас тодорхой хэмжээний цэвэршилт явагддаггүй юм а гэж бол ойлголт хуучин байсан л да. Юу гэхээр эрэгтэй хүн цэвэршнэ гэж байхгүй. Яг тэр нөгөө биений мэрэгдгүй юм чинь гэдэг ийм юм байсан. Тэгээд энэ бол одоо нэлээд хооцорсон ойлголтоо сүүлийн нэг одоо 40 жилийн явцад бол энэ эрэгтэй талын буюу эрэгтэйчүүдийн судал буюу одоо энийг андрлогийн гэж нэрлэдэг янз янзын нэртэй ийм судлалын асуудлууд их хөгжсөн болохоор энэ эрэгтэйчүүдийн цэвэршилтийн асуудлыг судалдаг эрдэмтэд бас зөндөө гарсан байдаг. Энэ дээр бол яг хөө эрэгтэйчүүдийн нарийн мэрэгжлийн эмчнэр бас арай дэлгэрэнгүй юм ярих бах. Тэгвэл би сонирхоод энэ талаар өөрөө ч гэсэн эрэгтэй хүний хувьд бас сонирхоод уншихад бол энэ асуудал бас байдаг гэж үздэг. Эрэгтэй хүнд бас тодорхой хэмжээний айгүй тийм хурц хэлбэртэй явагддаг тийм цэвэршилтийн шинж тэмдгүүд их илэрдэг. Өөрөөр хэлбэл цэвэршилтийн эрэгтэй хүний шинж тэмдэг юугаар илэрдэг вэхээр бодисын солилцоо өөрчлөгдснөөс болоод ялангуяа бодисын солилцоо нь удаашрсантай холбоотойгоор наад захын одоо шинж тэмдгүүд нь гэдэг бол одоо хөлөрдөг тэр шинж тэмдгүүд нь арилдаг. Хөлөрдөг шинж тэмдэггүй юу гэхээр одоо ингээд биеийн тамир спорт хийгээд маш их хөлөрдөг байсан тамирчин хүн яаж юм хөлөрхөө болоод ирдэг. Урд нь ингээ явган явж байхад тодорхой хэмжээний 100 м алхаад ингээ сайхан хөлөрдөг байсан тэр хүмүүс хөлсний бочирхаанууд нь ажиллахад болоод ирж байгаа. Энэ үед нь шинж тэмдэг нь илэрдэг юм а гэдэг. Ийм асуудлууд ярьдаг. Энийг бол яг хуу зарим номдоор бол хэвлэл дээр бол нөгөө манай Монголд их ярьдаг
хөлний үнэр арилдаг гэж ингэж нэрлэдэг. Тэрний яадаг вэхээр хөлн тодорхой хэмжээний хөлөрхөө болоод ирдэг. Ийм гол шинж тэмдгүүд илэрдэг. Зан чанарын хувьд бол эрэгтэй хүн бодоод харьцангуй өөр. Яг л эмэгтэй хүний одоо зан чанар, эмэгтэй хүний одоо хувь тавилан гэх юм уу, эмэгтэй хүний тэр аашсан байдал арай өөр байдаг учраас их хүн гэдэг чинь арай өөр байдаг. А эцэг хүн гэдэг бол харьцангуй өөр байдаг учраас яг энэ эрэгтэй хүн гэсэнтэйгээ холбоотойгоор тэр зан чанарын хувьд бол маш их өөрчлөлтүүд гарч ирдэг гэж бичсэн байлээ. Юу гэхээр яг энэ үедээ тийм баатарлаг гавьяа байгуулах гэсэн ч юм уу. Яг энэ цэвэрч байгаа насны эрэгтэйчүүд за манайд бол бараг нэг улс төрөөр их синематик болдог. Улс төрд одоо их орж ирдэг ч гэдэг юм уу те. Аль болохоор нэг тийм одоо гавьяа байгуулчих гэсэн ийм юу. Бүр зарим нэгэн зүгээр яг шог хэлбэрээр бичсэн нэг юм ном дээр бол бүр одоо тийм эрэгтэй хүн бол тийм авилгал авах хэлбэрээр хүртэл одоо энэ илэрдэг шинж тэмдгүүд нэг гэсэн юм бичсэн байлээ. Зүгээр яг энэ тодорхой хэмжээний баталгаатай юм уу? Би зүгээр уншсан юм аа ярьж байгаа. Тэгэхээр тийм байдаг. Тэгэхээр эрэгтэй хүнд энэ шинж тэмдэг, хоёр дахь шинж тэмдэг нь яадаг вэхээр нэг дахь шинж тэмдэг нь бодисын солилцооны шинж тэмдэг илэрдэг. Хоёр дахь шинж тэмдэг нь бэлгийн харьцаанд орох асуудал нь эрэгтэй хүнийг ихсдэг гэж ингэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ эрэгтэй эмэгтэй хүн бол эсэргээр явах нь шүү дээ. Бэлгийн харьцаанд орох асуудал бол цөөрдөг, багасдаг, богиносдог гэж үзэх юм бол эрэгтэй хүнд бол эсэргээр. Өөрөөр хэлбэл нөгөө залуу хатан авах. Нөгөө эзэн Чингис мэн нөгөө хулан хатныг авдагтай адилхан одоо том ийм одоо хүмүүсийг жишээ авал те. Аль болохоор тэр талын асуудал нь бол харьцангуй өөр буюу тэр андроген нэг гормонууд тодорхой хэмжээгээр их нөлөөлдөг учраас энэ дээр бол тэр эрэгтэй хүний бэлгийн харьцаанд орох асуудлууд бол 90% нь бол энэ шинж тэмдэг илэрдэг гэж ярьдаг. Юу гэхээр бэлгийн харьцаанд орох асуудал нь харьцангуй өөр болдог гэдэг нь ихсдэг, олширдаг, аль болохоор олон бэлгийн харьцагчтай болохыг хүсдэг, тийм ээ? Олон одоо хуучин бол одоо хатантай болох, олон авгаатай болох асуудлыг бол хүсдэг. За зарим нэгэн докторгүй ирчүүд бол одоо эхнэр хүүхдээ орхиод өөр залуу насны эмэгтэй авд суух ч үлээ. Ингээ 2 дахь 3 дахь гэрүүлээ үүсгэх асуудал бол яг энэ насн дээр их илэрдэг гэдэг. Ийм шинж тэмдгүүд бол илэрч идэг. А зөвхөн нийгмийн хувьд бол энэ нь бол за яг хуу ер нь бол бас илэрл бол баг гэж үздэг эмэгтэйгээ бодвол. А юу гэхээр нийгэмд бол тэр нь аль болох мэдэгддэг. Тэр бол яг шинж тэмдгийн хувьд бол харьцангуй өөр байдаг гэж. Ингэж л уншсан юм байна. А зан чанарын хувьд бол тэр эрэгтэй хүн бол ерөнхийдөө тэр 40-оос дээш насны эрэгтэйд бол баг өөрчлөлт бол ордгоомаа гэсэн энэ шинж тэмдэг байдаг. Жишээлбэл үүн дээр бол нөгөө Сталингой бас хэлсэн нэг юм айхтар үг байдаг шүү дээ. Эрэгтэй хүн байна, нэг ийм асуудал байна гэдэг ингээд туслахууд нь оруулж ирээд яах вэ энэ одоо хүний асуудлыг гэдэг ингэсэн чиньээс хоёр асуулт асуудаг байсан. Эрэгтэй хүн үү те 40-оос дээш настай юу те тэгвэл наадхаа бууд гэдэг. Өөрөөр хэлбэл тэр тэргүй зан чанарын хувьд өөрчлөгдөхгүй болсон гэдэг талаас нь ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр эрэгтэй хүний хувьд бол зан чанарын хувьд бол тэр цэвэршилтэндээ бол өөрчлөлт ордог. А эмэгтэй хүнд бол өөрчлөлт орд юм а гэдэг. Ийм л асуудлуудыг одоо олж мэдлээ. Гол нөгөө нэг цэвэршсэн эмэгтэйчүүд нөгөө цэвэршнийхээ дараа буюу нөгөө голоо гаталчаад гүүрч тавьсан бай шууд ингээд нэвтлээд гарсан ч бай. Голынхаа цаана гарчаад ямар асуудал байдг вэ гэдэг энэ одоо өөрийнхөө цэвэршилтийн үе биш. Цэвэршний дараах үеийн асуудал ямар байх ёстой вэ гэдэг нь энэ нь бол яг нөгөө голоо гараад өнгөрцөн юм чинь цэвэршний дараа үе цэвэршихээ өмнө байсан шиг л яг тийм хэвийн хэлбэртэй ороод ингээд цаашдаа явдаг гэдгийг бас сайн мэдэх ёстой. Яг гэвэл энэ өөрийн чи ярьж байгаа энэ цэвэршилтийн үеийн шинж тэмдэг энэ танаа энэ сэдв буюу танаа телевизийн маш чухал сэдвийг хөндөж байгаа энэ сэдв бол зөвхөн нэг тодорхой насны хугацаанд байдаг ийм асуудал юм шүү. Энэ бол тэр одоо нэг 80 хүрсэн имэд бол байдаг асуудал биш ээ. 70 хүрсэн тэр хөгшин буураад байдаг асуудал биш шүү. Энэ бол яг нөгөө цэвэршилтийн үеийн тодорхой хугацаатай буюу нэг миний хэлснээр бол нэг 6-аас тийм ээ 6 сараас 3 жилийн хооронд болдог ийм асуудал юм а гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд тэрний цаана буюу нөгөө голынхаа нөгөө эрэг дээр гараад цаашаа явах асуудал бол маш энгийн хэлбэртэй явагддаг юм а гэдгийг л гол анхаарах хэрэгтэй байна. Эрт цэвэршилтийн одоо сөрөг тал буюу манай Монголд бол одоо 38, 36 тагаас зарим одоо төрөөгүй эмэгтэйчүүд цэвэршиж байгаа тохиолдлууд бол байдаг л да. Тэр эмэгтэйчүүдийн хувьд бол гол анхаарах асуудал бол энэ цуснд нөгөө кальцийн хэмжээ, цуснд нөгөө байгаа 16 төрлийн микроэлементийн тэр синтез буюу микроэлементийн тэр бодисын солилцооны асуудал маш их одоо өөрчлөгддөг учраас эрт
нөгөө ясны сэргийлт болно шүү. Эрт тархины цусан хангамжийн асуудал болно шүү. Эрт нөгөө нэг инфарктын асуудал болно шүү, тийм ээ. Тийм учраас одоо эмэгтэй хүмүүсүүдийн эндэгдлийн буюу нас орж байгаа асуудал яг энэ нөгөө цэвэршилтийн үеийн настай их ойролцоо байд юм а. Юу гэхээр өөрөөр хэлбэл нийт эмэгтэйчүүдийн нас орж байгаа эмэгтэйчүүдийн 50% нь яг энэ цэвэршилтийн үеийн насан дээр нас орсон байдгаа гэдэг зарим нэгэн судлаачдын хийсэн ийм судалгаа нь юу харуулдаг вэхээр яг энэ үедээ нөгөө нэг үндсэн өвчтөй байжгаад онцлогдохгүй байх асуудал их байдаг байхгүй. Жишээлбэл нэг эмэгтэй сэтгцийн өвчтөй болцсон бай. Нэг эмэгтэй даралт ихсэх өвчтөй болцсон байж тийм ээ, бие даасан өвчин шүү дээ. Тэгэхэд тэр даралт ихсэх өвчнийг тоохгүйгээр юм уу энэ ч нэг цэвэрсэж байгаа эмэгтэй энэ ч нэг 45 хүрсэн юм чинь цэвэрсэлтийн шинж тэмдгийг илэрч чингээд тоохгүй явснаасаа болоод нөгөө даралт ихсэх өвчнөөсөө эндэх асуудал, нөгөө зүрх судасны шигдээс өвчнөөрөө эндэх асуудал, нөгөө сэтгцийн өвчнөөсөө болоод бүр цаашаа явчих ийм асуудлууд их хүнд байдаг учраас энийг яг цэвэршилтийн үеийн шинж тэмдэг үү эсвэл бол бие даасан ахаад нэг тийм өөр өвчний хэлбэр үү гэдгийг л одоо хатуу ялгаж салгаж явах хэрэгтэй юм шүү. Манай эмнэлгийн мэргэжилтнүүд бол энийг бол сайн ялгадаг. Зүгээр ард иргэдийн дунд манай эмэгтэйчүүдийн дунд тэр болгон бас нэг ойлгодгүй яах гэхээр миний даралт ихсээд байна, нойр хөрөхгүй байна. Энэ нөгөө цэвэршлийн шинж тэмдэгэ гээд ингээд ямар нэгэн эмчийн эмнэлгийн тусламж авахгүй явж байгаад тэгээд нөгөө даралт ихсэх өвчин криз болоод ямар нэгэн хэмжээгээр хүндэрчих асуудал бол их дэлгэрэнгүй байдаг. Манад нэг юм мэдээллийн хомсдлоос болоод иймэрхүү хүндрэлүүд их гард юм аа л гэж ингэж тайлбарлах.